Сайн байцгаана уу Facebook найзуудаа. Би буян тухай нэг хороолол 701-р байрны гадаа ирээд байна. Энэ байранд хөгжлийн бэрхшээлтэй эгчдүү хоёр гэртээ өрхийн бизнес, оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг юм байна. Тэгээ нөгөө яригадаад байдаг жидүүгээдтэй яг ижилхэн нөхцөлтэй, хөнгөлтэй нөхцлөөр зээл олгохоор судалгаа хийхээр ирээд байна. За ингээ орцгоо. За. Томат. За сайн байна та. Томат. За манай очигаа тайлбарлсан тий. Энэ сампло. Оо. Сахар авч байна. Оо сахар авч байна. Өнөөдөр ч аваа хөт өдөр байх чи. Гол бас нэг зорилго нэхэр бид нар бас энэ ажлыг бас нэг 2017-18 оноос хойш бичил бизнесийг дэмжих зээлгээд хэрэгжүүлээд бас нэлээдгүй олон хүнд олгоод үр шим нь бас гарцсан явж байгаа тийм. Тэгээд яг гол нь бас энэ та бүхний бас энэ бараа бүтээгдэхүүнийг нэгэн тал одоо санхүүгийн байгууллагын бас үндсэн оршин тогтнох их сурвалж байна. Өөрөө эргээд тэр бизнес эрхлэгчид манай бас харилцах байгууллагын харилцагчд мэн байдаг учраас бие биенийхээ бизнесийг дэмжиж тэгээ бас бие биенийхээ бизнесийг сурчлаа. Та бүхний одоо үйлдвэрлэж байгаа тэр бүтээгдэхүүн бас зарагддаг байж ээж. Монголчууд бас их гайгүй болж байна те. Ямиг одоо дотоодынхаа ямиг хөдөлж авдаг те. Тавлаг. Зөвлөн. Ер нь бол даавны маань одоо нэг брэнд нь тавлаг ашиг болсон шүү дээ. Нэр нь тавлаг гэхгүй. Нэг юм даавных нь материалын агуулгууд болох. Баасан. Наагч нь. Бас нөгөө Монгол хүмүүс барихаас нааш гэдэг шиг нөгөө заавал нэг барьж гэдэг юм. За энэ нэг яа. Манай жоо задарчлаа шуучлаа. За энэ их гоё юм байна. Тэгээ би өнөөдөр бас ирснийх том тор жижиг торноос нэг энэ орон жилийн даваа үеийн дүүргэлээ. Орон жилийн даваа нэг хүний хоёр хүнийх гэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэр бас нэг торгон гэж байна. Хоёр хүнийх нь бол хэдэн дүүрэг байх вэ? Хоёр хүнийх нь 45,000. Нэг хүнийх нь боломжийн юм байна тийм. Тэр торгон хоёр энэ том нь үстэй тий. Тий, хоёр дэлтийн хоёр хүнийх гэсэн үг. За энэ цаасан тий. Тий, цаатлах нь хоёр нь бол торгон. Гот нь хоёр нь торгон баггүй. Тэгээ хоёр өнгөтэй торгон. Өмнө нь арай өөр байх үү? 65,000. Тэгээ нэг хүнийх нь торгон. Энэ гоё юм. За. Энэс нэг юм чи. Тийм. Яг өнгө нь торгон. Юунаас нь энэ том жижиг торноос нэг юм чи тий. Энэ 4,000 гэсэн ижлэх гэстэй. Ижлэх 4,000. Энэ 60,000. 65. 65. 4 үүдэх чинь 70. 73 болсон тий. Тэгэж за биеийнхээ одоо хийж байгаанаас худалдаа авах соёлтой сэтгэлтэй болоод явж байгаа одоо тэгэл дэмжиж явж шүү дээ бид нар ч тий. Сайн 80 төгрөг. Нэг задгаа нутггүй. Энэ өөрөө юу юм бэ? Тэг гүзэлцгийн юм шиг тий. Ингээд авч яваад юм хадгалахад амар юм байна. Ингээд онгоолгоод шиддэг майхан гэдэг шиг сэсрэл. Та нэг оёдлын машинтай юм тий? Хоёр оёдлын машинтай. Нэг нь өдлөө өрөнд. Тустай. Хоёр жишээ ингээд. Одоо энэ дээр аяа тэн дээр хэрээл. Тэгээ ярьчих байхгүй. Зөв. Анач бол одоо яг тор болж байгаа. Яг тараа ингээд өгч байгаа. Тийм ээ тий. Бэлтгэсэн байна шүү дээ тий. Бэлтгэсэн тэгээ. Эсхүүрээ гаргаж байгаа л. Тий, эсхүүрээ гаргаж байгаа л тэгэл. Өнгөл янз бүр байх юм шүү дээ. Тэрэнд эндээ тэрсээр энэ бүснийхаа ийм юм заахгүй. Йоо, идээч. Идээч. Тэгээ манай хэд бас өнөөдөр судалсан та хоёрын бизнес дээр бас манайх дэмжигээд бид нар чинь тэгээд бас нэлээдгүй олон хүнд бас олгоцоо
зээлээ олгоод нэг 2 жилийн туршлага байгаа. Заавал нэг тийм ашигын бус тэгээд нэг яг үнэндээ бизнесээ дэмжиж гэсэн төсөл хөтөлбөрийг бас бид нар дэмжиж явж байгаа тийм. Тэгээд нөгөө айхтар хүндрэл чирэгдэл учруулад яах вэ гэдээ ямар ч байсан ойрхон натрат байдаг бол те ороод ингээд манай талаас бол гэрээгээ бэлдээд очиргалаа удсан. Гэрээг нь тийм гэрээнийх нөхцөлтийг авчихсан байгаа те. Таяр өгөөд нэг ойрхон натрат ороод тэгээд бас нөгөө байгууллага гэрээ контракт бас хийх ёстой те. Тэгээд тэрүүгээрээ хийгээд тэгээд хөнгөлөлттэй нэг жилийн 5-6% хүү ярьдаг те. Тэгэхээр тэр бол бас гайгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ төслийн зээлийг бас таарт ингээд олгож шийдвэрлсэн байгаа манай байгууллага тийм. Тэгээд ингээд шийдвэрлсэн байгаа. Тэгээд таягийн бизнест бас амжилт хүсье. Хөрөнгө оруулалт олцоод байлаа. Тэгээд цаашдаа улам гүнзгийж улам өргөжж ажиллана гэж найдаж байна. Ер нь банк санхүүгийн байгууллагаас зээл юм уу авч үзчихсэн үү? Үнэхээр банк санхүүгийн байгууллага гэхээр чинь баг манай өөрсдөө айгүй ингээд ийм байдаг гэдэг бид нар мэдээд яаж байгаа. Банк санхүүгийн байгууллага руу бол бид нар бол одоо юуг нь дааж авах байх гэдэг айгаад юм нь бол хандахгүй шүү дээ. Шалгуур юм ингээд. Айгүй шалгуур нь зөндөр байх. Хүүн зөндөр байх гэдэг айгаад байгаа байна. Яг нөгөө хүү бас өндөр нь байгаа. Мэдээж бизнес юм чи их усүр авдаад тэрийгэ дамжуулаад гаргаж байгаа юмуд байдаг. Тэрнийхээ хажуугаар бид нар ч бас нөгөө юм төсөл хөтөлбөр юм ингээд тэр нь бол нөгөө тодорхой хэмжээтэй хязгаартай. Аль болохоор л тэрийгэ одоо дамжуулаад өгөх энэ боломжийн уг ингээ банк устд ингээ нэмэгдүүлээд байвал бид нар бас тэрийг хийчих боломж нь байгаад байдаг байхгүй. Тэгэхээр ямар ч байсан тэр төсөл хөтөлбөрийнхаа хүрээнд бас энэ ч бас нэг очир дугаартай тий нэг юм байгаад байдаг. Ямар ч байсан энийг бол нэлээ явуулаад үр дүн гарч байгаа. Дээр нь бас энэ хөөрөө бас яг бизнесийг дэмжих хүч байвал бас их зүгээр байдаг гэдгийг бас энэ төсөл маань бас өөрөө их амжилттай хэрэгжиж байгаа. За тэгвэл ажлын амжилт тий. Тэгээд манайхан утгагүй байж гэнэ.